За ер нь бол их хурлын гишүүд бид сонгуульд орохдоо ямар сайхан амлалтыг ард түмэндээ өгч энд орж ирдэг үлээ. Тэгээд орж ирсэн хойноо нөгөө гоё ярьсан амлалтууд бүр байхгүй. Дандаа болохгүй, бүтэхгүй, байхгүй гэдэг үгнүүдийг энэ танхимд маш их сонсдгоо. Үнэхээр ард иргэдийн нүрийг харахаас бараг ичж байна. 28 онд одоо бид нар юу ярьж очих вэ? Тэгээ 2026 оны нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээ 33,479 тэрбум байсан байна 26 онд. 27 онд 36,493 тэрбум болоод үндсэндээ 3,80 гаруй төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ 3,80 төгрөгийн нэмэгдсэн одоо мөнгийг яг юунд зарцуулахаар төлөвлөж байгаа вэ гэдгийг учир сайдаас асууя. За хоёрдугаар асуулт төсвийн зарлага 26 оноос 3,80-аар нэмэгдэж байгаагийн яг хэдийг улс эх орны тэргүүлэх салбар боловсрал эрүүл мэндийн салбарт зарцуулах вэ? Гуравдугаарт нь одоо энэ хүн бүрийн амьдралтай холбоотой нэг асуудал байна. Өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнийн өсөлт бол бүр зах замбраагүй болж байна те. Махны үн гэхэд 30,000 40,000 гаруй болцсон байна. 2027 онд одоо инфляц 7% байхаар тооцож байгаа гэсэн ийм мэдээг уншсан. За тэрийг дагаад энэ өндөр насны тэтгэврийг нэмнэ 7%-аар л нэмэх байх л та. Гэтэл нөгөө бүрэн тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая болгоо гэд ахмадууд бүтэн жил гарууж гисэж байна. Энэ дээр манай засгийн газар ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ? Нийт зарлагын өсөлт 3.5 их 80. Суур зарлагын өсөлт бол 2.6 их 80 байгаа. Тэгэхээр та бол одоо нөгөө зарлага өндөр болоод юунд зарцуулах вэ гэдэг нь. Жишээ нь багш эмчнэрийн энэ жилийн цалин нэмэх амлалтыг эх жил үргэлжлүүлээд хэрэгжүүлнэ гэвэл 2 их 80 төгрөг хэрэгцээ байна. Нэмээд бид нар тэтгэврийг 10% нэмэхэд шүү дээ. Одоо 7 сарын 1-ээс 6 сарын 1-ээс энэ оны дуустал нэмэхэд 10% тэтгэвэр нэмэхэд 300 тэрбум. Иргэжил бүтэн нэмэхэд 600 тэрбум. 2.6 их 80 байхгүй. Тэгэхээр суур зарлагын өсөлт чинь 2.6 их 80 төгрөг гэвэл зөвхөн багш эмчийн цалинг яг энэ хэвээр нь үргэлжлүүлж иргэжил нэмэл тэтгэврийг 10% нэмэхдээ л энэ зарлага ийм байдалтай бол байгаа маа. Тэгэхээр ер нь иргэжил бол хөрөнгө оруулалтуудаа хойшлуулах танах байдлаа шийдэх ёстой. Монгол улс бол төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс. Нэг төсөвтэй. Тийм учраас байгаа зүйл маань ерөөсөө л энэ төсөв маань нэг ийм нөхцөл байдалтай. Тэгэхээр үүнийг бол бас бодит бас үнийг хэлэх ёстой байхаа гэж бодож байна. Тийм учраас шаардлагагүй хөрөнгө оруулалтыг хойшлуулах арга хэмжээнүүдийг бол үе шаттайгаар аваад явж байгаа. 31-нд хуулиараа хаагдана. За ингээд шаардлагатай бол төсвийн тодтголыг бариад за энэ зардлыг бууруулах, хэмнэлт хийх, за энэ агентлагуудыг нэгтгэх, нийлүүлэх ийм дөрвтэй өөрчлөлтүүдийг одоо хийнэ. Тэрнээс энэс өөрөөр бол одоо цаашаа бол энэ алдагдал 2% байгаа ч энийг цаашаа бол дийлэх хэрэггүй. Ийм хэмжээнд бол байгаа шүү. Тэгээ ер нь мэдээж энэ pop амлалтууд бол ер нь өнгөрсөн хугацаанд л энэ байдалд хүрэгдсэн байл л дээ. Тэрнээс биш 10 жилийн өмнөгтэй харьцуулахад манайх ч одоо барыг дотоодын нийт бүтээгдэхүүнчүүдэд 4-5 дахин өссөн шүү дээ. Бид нар ч 15-6 онд 20-30 хүрэхгүй л их 80 GDP ярьдаг байсан. Өнөөдөр чинь ирлүү үржлээ. 89.9 энэ чинь 100 их 80. Энэ жилийн төсвийн хүрээнд чинь 115 их 80-ийн GDP нийт үйлдвэрлэл бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг ингээд тооц. Маш одоо томорж байгаа шүү дээ ер нь бол. Тэгвэл төсвийн сахилга бод хариуцлага гэдэг зүйлийг алдсан. Тэгээ тийм учраас бол би бол мөнгөтэй гишүүний энэ гаргаж байгаа санаа зовж байгаа зүйлийг бол бүрэн дүүрээ ойлгож байна. Тийм учраас манай засгийн газрын бодлого бол сайн ажлуудыг өргөжлүүлнэ. Үргэлгэн зарсан шаардлагагүй хөрөнгө оруулалт төслүүдийн гоё нэрний цаана нуугдсан байгаа зүйлүүдийг зогсооноо. Түүнд одоо танил тал илдүү юм байхгүй дээ. Одоо тэгээд ажиллаа л хийдаа л гэж бодож байна. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт инфляц 7%-аар өсөх юм байна. Ахмадуудынхаа тэтгэврийг бүрэн тэтгэврийг сая 500 мянгад хүрэх үгүй юу?
энэ ахмадууд чинь бүтэн жил гараа энэ гадаа зөксөж чинь бодож байгаа юм байна уугүй юу гэдгийг л асууад байгаа. Тэтгэврийн доод хэмжээг тэдэд хүргэнэ гэвэл тогтолцоонд буруу ийм үед шууд тэгж хавтгаа нэмээд шудраг бус байдал бий бол насаараа хөдөлмөрлсөн шимтгэлээс цалингаасаа шимтгэл төлсөн хүмүүс зарим нь халамжийн тэтгэвртэй тэгээ бүгдийн ижил тэгш нэмнэ гэдэг энэ бол шудраг бус тогтолцоо. Эхлээ итгэл зүрээ шийдэх ёстой гэж би ойлгож байгаа. Олон дулгууртаа болох ёстой. Хувийн нэмэлт тэтгэврийн хууль их хурлд барьсан байгаа батлах ёстой. Итгэл зүрээ тэр 900 гаруй тэрбум төгрөгийг итгэл зүрийг шийдчихийч тэр нэмэхгүй асуудал явахгүй бол одоо ингээ гаргаж ирээд нэмждэг дахиад энэ бодлогогүй л алхам л болно л доо. Тэгээд хизээч хийц төгсгөлгүй юм болох гээд байгаа байхгүй юу. Тэгээд би дөрөв хэлсэн шүү дээ. 10% нэмэхэд бүтэн жилээ даахад 600 тэрбум байгаа байхгүй юу. Манай суур зарлагчийн 2.6 болчиход шүү дээ. Тэгэхээр яг За гүцэг хариулчээ. Ерөнхийдөө байгаа нөхцөл нь ийм байгаа. Тэгвэл тэтгэврийг бол бид нар индексжүүл нэмэх үүрэгт цаашаа хуулийн хөвч тодорхой болох ёстой. Ингэж индексжүүлж л нэмж явна. Тэгэхээр ахмадуудынхаа одоо тэтгэвэр тэтгэмжийг нэмэх бол манай засгийн газрын гол бодлого байна. Гэхдээ би одоо худлаа яриад яах вэ? Сая 500 болгоно энэ төр гэж иж хитэн гараж ирж тэгж болгож чадахгүй байх. Эсвэл зөвхөн төсөө батлаад зөвхөн тэтгэвэр тавиулныг болох байх.